нэгэн зэргээр гаргууллаа. Улс даяар нийт 4251 хэсэгт санал хураалтыг зохион байгуулснаас нэрсийн жагсаалтанд багтсан 494,074 хүнээс 487,285 хүн буюу нийт сонгогчдын 98.6% нь саналаа өгсөн дүн мэдээг танилцуулж байна. Үлдсэн 6,791 хүн хээр замд явж байсан. Өвчтөө зэрэг шалтгааны улмаас санал хураалтанд оролцож чадсангүй. Санал хураалтанд оролцсон бүх хүн бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолын төлөө саналаа өгснийг илтгэе. Хүчингүй болсон татгалзах гэсэн санал өгсөн нэг ч хүн байхгүй. Ийхүү бүгд найрамдах Монгол ард улсын иргэд нэгэн дуугаар, нэгэн зүрх сэтгэлээр тусгаар тогтнолоо илэрхийлэн баталгаажууллаа. Маш сайн ажилласан байна.